Энэ цаатан гэдэг нэршил нь бол ер нь бол яг утга зүйн хувьд бол маш буруу юм байна. Сайн байна. За би нэг хэсэг бичлэг оруулаагаа тэр үед хотод хичээлд очсон байсан. Тэгээд нэг дуу гаргаж байгаа. Тэр дуунахаа 6 авалтыг тагцихаар болоод нутагтаа ирсэн байна уу. 18 цаг тасралтгүй зам явсараад өглөөний 6 цагт сумдаа ирэхээр тэгээд одоо зүүн тайгаа 6 багтагаа хөтлөх гэж байна. Манай нутгийн сардаг хараач тээ. За хойно одоо манай цагаан нуур ард нь харагдж байгаа цастаа бол манай Дархтан хотгорын сардаг нуур. Өчигдөр өглөө 6 цагт сумдаа ирсэн. Тэгээд сумдаа ирчээд 2 цагаан нойр аваад тэгэл зүүн тайг руу хөдлөж бас тэнд нэг 6 ажилтаа байгаад тэгээд өнөө өглөөний энэ хэсэг тушааг ашиглаж бас нэг 6 аваад одоо тэгээд баруун тайг руу хөдлөх гэж байна. Ямар айлтай хувцастай юу болчихоо гэж бодож яж магадгүй. Энэ 6 хувцас шүү. Тэгээд ирснээсээ хойш ер нь бичлэг хийх тийм боломж таарахгүй байж байгаа даа. Голон цахад ирсэн зогсож байгаа дээрээ нэг бичлэг хийгээд авъя гэж бодоод ингээд зогсож байна уу. Тэгээд болсоод ер нь их чат битсэн л дээ. Ягаад чи бичлэгээ хийхгүй болчихооч. Гээл дарахтараа яриад тэгдэг байсан. Яагаад ч нэ дээрээ хийх. Амар үцэх гэж хүлээдэг хүмүүс бас байд юм байлээ. Амар гоё санагцаа. За явсаар хагаад баруун тахиг хайлт ирсэн. За тэгээ зорж ирсэн айлахаа 2 хүнээс бол ер нь яриан дундаас нь маш олон зүйлийг мэдж авлаа. Уламжлалт, цаам аллах арга ухаанаа, үнэ цагаан техник технологитой хэрхэн яаж хослуулж амьдэрдэг, хойч үедээ өв соёлоо, энэ аж ахуйгаа яаж өвлөн уламжлуулж үлдээх тал дээр ямар бодолтой байдаг. За тэгээ цаам аллахын даваа тал болон жоохон бэрхшээлтэй талууд нь юу байдیں۔ Гэх мэтчлэн зүйлсээ бол ер нь энэ хүмүүсийн яриан дундаас маш олон зүйлийг тодорхой ойлгож авлаа. Тэгээд энэ дундаас мэдээллийн чанартай зүйл болох нэг юм ингээд хэлмээр санагдсан. Хүмүүс ер нь цаатангууд цаатан иргэд гэж ярьдэн штэ. Цаатан ястан гэд. Энэ цаатан гэдэг нэршил нь бол ер нь бол яг утга зүйн хувьд бол маш буруу юм байна. Яг энэ одоо манай тайган иргэд бол яг энэ үгэн дээр л жоохон эвгүрхтэй юм байна. Тэгээд цаачин юм уу тайган иргэд гэж дуудах нь 900 хувьд бол ер нь зөв юм байна шүү хүмүүсээ. Тэгээд бас цаашдаа бодмаар л юм байна. Тэгээд өшөөж ярих юм бол их олон юм яг мэдэж авлаа. Тэгээд одоо эндээс хөтлөө шууд өрнөлөө гарна одоо ингээд хөдлөх гэж байна. Пургантай.